Өглөөх нарнаас жаргах саран хүртэл мандам бодож явсан миний Монголын өвөг дээдэс орин төвөргөөнөөр дэлхийн цээжинд битсэн мядаршгүй цэтгтэй моритон монголчуудын түүх. Уурагатаг найдсан үдчидийн удам залгсан уяачдын үр сад огшол ярьсан өвгдийнхэн ухааныг өвлсөн уяачийн эрдэм. Өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэсних өв соёл минь оо. Сайн бацхан үзэгчтэй Уяачийн эрдэм реалити шоуны 4 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай дугаараар хурдан морины тижээлийн талаар ер нь Уяачд маань хурдан морио одоо ямар тижээлээр хэрхэн тижээдэг, ер нь нэмэлт тижээлүүд дээр юуг хэрэгэлдэг, бие организмд нь зориулж ямар улсын ямар бүтээгдэхүүн хэрэгэлдэг энэ талаар ярилцсан. За тэгээ манай Буян тод хэмэр компаниас эрхлэн хүргэж байгаа Уяачийн эрдэм реалити шоуны ерөнхий ивент тэгчээр Тайган Малтай групп, Эвс групп, Color Teach барилгын компани нараа хамтран ажиллаж байгаа. Ингээд ерөнхий ивент тэгч компаниудаа баярлалаа гэдгээ хэлье. За мөн манай нэвтрүүлгийн ивент тэгчээр ажиллаж байгаа Манлай цэгийн мэн Малын онлайн эмийн сангийн хамт олондоо баярлалаа. За мөн Эрдэс ус гаргагч одоо Minerals of Mongolia буюу Mimo компанийнхаа хамт олонд бас баярлалаа гэдгийг хэлье. Нөгөө 100 ер нь оюусаа дангаар нөхөө хөвгөө. Хөвгтөө өгнө. Хөвгтөө өгдгөө. Хөвг нь арай бага өгнө. Арай багсах. 100 нөгөө ногоо гарцсан болохоор хөвгийг багсчих гэж байна. Тий. Хөвг ер нь махсуулгана уу? Махсуулгана. Махсуулгад юм шиг тий. Одоо хүнээр гурил гэсэн үг. Тий. Одоо гурил бүтээтгүй ихэхээр нөгөө жин нэмдэг гэдэг шиг. Аа. Тэгээд насны адуу. Миний ажлын барь мэг нарай их үү. Хөөе өгдөг бол ялгаагүй л өгчтэй. Одоо би бол одоо энийг бүр нэг хоёр хянаг овёс хийлээ гэж бодоход усаа өдөр. А энд хийгээд дараа. Тэг ингээл. Одоо нэг овёс хийлээ. Нэг хөвг хийлээ. Гэх мэт жишээгээр видеос бол олоод зурч болчихроос миний талаар овёс ингэж хийгээл. Энд дээр нь хөвг хийгээл тэгэл. Хөвг нарай баг. Дугаар хурдан морины тижээлийн талаар ярих юм. Аа. Овёсыг ер нь хизээнээс өгч гисэн юм байна. Мордон дээ. Тий. Мордоо сайн унаж байгаа л 20 оноол морныхоо хүчнээс бол манайхны одоо мордол энэ жил айхтар саргалаагүй. Тэгэхээр эрт өгч гисэн. Эртгэж гэлсэн. Ерөөс унаал усын гаргаал тэгэл ер нь өгч гэлсэн дээ. За нэг юм хүүд ижил авчих. Электрик ингэж хутгаад Овёсыг бүтээдэг гэсэн одоо ингээд хуурахаа юу вэ? дэвтээдэг нь яг тэгэл эрчмэсэл бас дэмэлдэ. Тэгээ ер нь бол хуураа овёсон дээгэр. Дэвтэйхэр чинь энэ овёсны чинь шүүслэг бүх юм доош байгаа. Шүүсэнд өвлдөөд баг жоохон юм үлдэн шүү дээ. Овёсны чинь одоо чанарлаг байдал нь алдагдах. Гэдэг юм тиймэрхүү. Тэрс ингэж хуураа зураад байдаг шүү дээ. Ер нь бол дэвтэж өгдөг байсан. Тэр нь дахиад бачаад шүү дээ. Энэ бол сууд яваар. Тэсгээр. Ингээд нэг шанаг мотон дийлээ. Тэр авч байгаа мос. За авт дийлээ. Түл ер нь бол лугцны өрнөд хүчийг харж байгаа. Аа тий. Тарган морнд бол одоо өгч болохгүй шүү дээ. Хор болно. Идэж байгаа төхөө. Сайн идэж байгаа. Өөр сайн идэж байгаа. За. За ингээ хоёр шанаг авьяас. Энэ ногоон тижэл гарна. Энийг бол нэг юм л үг. Ааха. Нэг аюул нэг. За нэг аяа. Тэгээ холчих. Тэгэл алж. Хай зөвхөрөл болоо. За хоёр дахь нь юу вэ? Тэжээлийн хор гэж яриад их юм. Тэжээлийн хор гэж юу вэ? Тэр хорыг юу вэ? Тэжээлийн хор гэж одоо тэгэл тагнаа мөнгө хатхан цасгарган
Манайс л одоо ихэнх нь хатгад явах биш зүгээр наатар матер л хийж байна. Наатар хийж одоо ус нэргэлт сайжруулах юм шиг. Намар бол би яг мөр уяад ясны дараа намар орхоос өмнө жоохон өндөр авахгүй л дээ. Бас жоохон тус гаргаад. Багш гаргана. Тэнийг гаргасан юм байхгүй. Өчтөөхөө авчиж байгаа л хатгуулаад жоохон дээгүр өндөр авахгүй л. Тэрнийхээ угаар бадраг тус гарна. Тэгэл Тэжээлийн хортой гэдгийг яаж мэдэх юм бэ? Залуу өвч нар ба. Тэжээлийн хортой гэхээр одоо хорын мэдхгүй л юу. Ер нь бол тэжээл ихэд одоо толб суугаад байдаг шүү дээ. Би энэ дээр нэг юм том бүрэн бор толбнууд гараад байдаг шүү дээ. Тий, зарим хүн өдрөө адууч цоохорцсон юм шиг харагдав. Тий, цоохорцсон юм. Тэр мөрөл одоо тэжээлийн илүүнийх юм шиг. За, гурав дахь нь бол одоо таны хэрэглэдэг бүтээгдэхүүн одоо ямар бүтээгдэхүүн байна? Өөчт маань бас сонирхож байгаа тий. Бүтээгдэхүүн одоо нэмэлт тэжээл би одоо энэ гааныг л над урьдчилангаас хойш л өгч. Яг нэг өдрөө дунд л өгч байгаа юм л да. Таргаа дунд бол бас болохгүй. Үрдүн бас дажгүй юм л би энэ зам бас нэг азранд бариулчихад бас миллионинг айхтар саруус болцсон. Айхтар бас уяагүй болцсон юм болоо гэж одоо. Тэгээд энэ гааныг авчраад өгсөн. Өглөөрөө өгөл тэжээлд нь халж өгөл гэсэн. Дороо хахан махлаа. Яхан тамир суугаад явж юм лээ. Тэгээд тамир суугаад эхлэхээр нь өглөө ороодоо өгөхгүй өнжөөд нэг юм уу эсвэл зөвхөн өглөөний тэжээлдээ эсвэл өглөө өгдөг юм хөхөд орон нөхчж болох уу? Болно. Ер нь бол тэгээд морныхын хамрыг харж байгаад бас их таргалаад байвал багасгах хэрэгтэй л дээ. Өглөөрөө өгдөг бол орой нэг өгдөг бол гот юм. Энд чи одоо уургал гэсэн үг шүү дээ. Уургал нэлээ уургал юм лээ. За одоо ингэ тэжээлийн талаар ярихад залуу өвчт маань нэг моринд жилд ер нь хэдэн уут хэвэг хэдэн уут овёс орох вэ? За одоо жилд одоо би сайн тооцооч одоо юу л нэг адонт чинь юм шүү дээ. Одоо би 11 сараас хойш нэг адонт 5 сар өгч чинь нэг адонт 80 шуудаа хэвэг 70 шуудаа овёс л орох гэж шүү дээ. Одоо 11 сараас одоо 12 сараас тэжээ гэхэд 15 сарын 15 хүртэл одоо гарна шүү дээ. Одоо бэлчээрт гарна шүү дээ. Тэр хүртэл өгөхөд тэр хугацаанд л өгөх хэрэгтэй. За тэгвэл өнөөдөр хурдан мөрний тэжээлийн талаар их яг гол ойлголт өгөх байж байна. Хоёул тэжээл өгөх үү те? Тэгээ. За тийм. Нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. Тэгээ өнөөдөр бас манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Манлай цэгийн мэн Манлай онлайн имэс сангийн хамт олон маань энэ манай нэвтрүүлэх зориулаад ингээд хүн мандал танаа гал уяанд ингээд ийм бүтээгдэхүүнүүдийг бол бэлэглээд явуулсан байна. Тэгээд ер нь одоо хурдан мөрний тэжээл энэ хэрэглэхэд ер нь ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг вэ? Эндээс одоо хэрэгжилжсэн бүтээгдэхүүн маш их л байгаа хта тий. Энэ одоо хэд нөгөө нэг тамирын шар гэдэг маань баг мөн үү тийм ээ. Одоо манайхан тэгж хилдэг гэдэг байгаа шүү дээ. Одоо манайхан ч одоо бүгд л одоо нэмэлт тэжээл бүгднийг энийг хэрэглэн л дээ дараагаас хол. Тэжээл гэж ярьж байгаа юм л да тийм ээ. Одоо өвснөөс гадна өгж байгаа хэвийг оёос юу гэдэг юм. Ингээд морийг ер нь хизээнээс яг тэжээж эхэлтiin тий. Анх тэжээж байгаа мордонд ер нь юуг анхаардаг вэ? За тэжээгч яг одоо бүх овсон гараад хүчин ингэрцэн хойно тэжээнэх тарган мөр тэжээж болохгүй. Тэгээ нөгөө идэлгээ хийгээд бүр ханчлаа гэсэн хоол тураад өөхөн тамираа барж иж тэжээж эхэлж иргэн тамирахгүй л да. За нэмэлт тэжээлийн талаар гэвэл нэмэлт тэжээлийг бол тийм яг шууд өгж болохгүй. Яг эрчтэй ажилтны үед өгөхгүй бол энэ ч нөгөө тосуург нь их өндөр. Тийм болохоор ингэж яг хангаар давхил эхэлснээр өгж эхэлж байгаа. Тэгэхгүй бол зүгээр зогсож байгаа тэжээвэл эн чинь одоо дэндүү хүчтэй хүчлэлтэй болохоор морнд их муу. Тэжээлийн хувьд одоо ингээл дээхэн үед бол ингээл шууд бэлчээрээр нь байж байгаа уралдаг болсон. Одоо ч нөгөө уралдаан бас их болоод 100 ер нь ачаал авах чадвар энэ их болчоор ингээ бас ер нь тэжээл гэдэг юм сүүлийн үед бол орчоод байна тий. Үгүй одоо тэжээгээд бол бас олон жил болчихлоо шүү дээ монголчууд ч юм уу тэжээгээд. Бас 10 хэдэн жил болчихлоо шүү дээ 15 6 жил болчихлоо. Яг
нэмэлт хийж сүүлийн 5 жилээс их төвтэй орж ирж байна л да. Энэ мөрөндөө сайн юм. Сая бас ингээ хурж ирээд ажиглалаа л да. Ингээд овёсыг бол өвлийн цагт ингээ дэвтээхгүйгээр хүчтэй юм тийм ээ. Энэ яа тийм 100 болохоор дэвтээдэг гэдэг. Ингээд энэ овёс ч өөрөө эсэх чадaltaй болохоор өвөл бол хураагаар нөхөж байгаа. Өвөл тэгэхээр яадаг вэ гэхээр өөрөө исээд халуун чанар гэж байгаа байхгүй энэ хүүтний Дотроос нь. Тий. 100 болохоор нөгөөдгөө дэвтээж босолгож өгөхгүй бол нөгөө зуны халуунд мор исээд бүр болохоо чинь. Тэгэхээр сайн чанжээж өгөхгүй бол Бүр болгож иж гэсэн тийм ээ. Энүүгээрээ да. Тэгвэл бас ногоон тижээлийн хувьд ер нь уян мордон сүүлийн үед бас өгөөлөх шүү байгаа. Ногоон тижээлөх зүгээр одоо ногоон өвсөрөн тижээх энэ хоёрын хооронд бас ялгаа байгаад байна да тийм ээ. Тийм мэдэхгүй би өстө ногоон тижээлэр мөр тижиж үзэг болохоор сайн. Яг уйж байгаа мөр тижиж үзэг болохоор мэдэхгүй. Манайха өвс хэвиг овёс гэж тижээдэг яг л тэргээрээ л тижижлээ. Өвсний хувьд одоо мэдээж адуунд бол нарийн сонголттой, нарийн ширхттэй тийм өвсөл өгдөг баг тийм ээ. Тэгэн штэ дорнт Сүхбаатар хончин өвс. Тэгэл сэлэг мэлэнг рүү хойшлоод ирвэл модтой том бүдүүн ширхттэй өвс болохоор манайханд бол нэг тохирохгүй юм мөрөнд. Морийг одоо ингээд 100 ногоонд гаргана гэж тэгдэж штэ. Тэнгүүд ногоонд гаргахад ингээд бас уяачад ер нь ингээд өвчүүл ингээд газрын гарц тэгээд тэр өгөөр ямар өвс ямар ургамал гарч ийн гэдгийг бас их сайн хараад байдаг юм шиг байна. Ер нь бол тэгэл бас олон төрөлтэй өвс ургаж байгаа газар бол гараа штэ. Ер нь тэгээд зундаа Зөв аймагчл одоо өвс хамгийн сайхан олон төрлөөр ургаж байна штэ. Манай наран саран бол их сайхан олон төрлийн өвстэй их цаашлаад ирэхээр бас нэг олон төрлөгүй болчдөг юм лээ. Одоо чинь ингээл энэ тэнд уралдаанд явхад мэдээж 100 ч гэсэн ингээл ховдолж очивол өвс нь идж байгаа юм солигч ингээл зарим хүмүүс л өвсөө ингээд ачаад аваад ингээд явж байгаа юмнууд бол зөндөө ажиглав. За яг говь руу говь тал руу таантай газар бол манайхан тэгж байгаа. Тэрнээс ер нь бол тэгээд барагжил байглаар нь болгонд говь руу очивол дэрсгээ оруулаад олчдөг шүү дээ. Ихэнх өвс хатаад яваасууд болдог. Зарим нэг өвсүүд өвс хатаал явдаг. Бид ч тэгэл явж байгаа л нэг дэрс мэрс бараад болол олчдөг шүү дээ. Зуны үе яг ингээд уралдаад явж байхдаа морь ер нь өдөрт хэдэн цаг ачаал аваад ингээд шүнд нь ер нь хоолны хувьд бол хэдэн цаг энэ идэт юм л. Зуны цаг эхлээд ихэдэн штэ. Тэгэл нөгөө баг багаар ажил чинь хийгдээд байгаа болохоор мор өөрийнхөө нөгөө гидсэндээ тааруулаад хэдэн тэрнээс илүү идлээ гэж байхгүй штэ. Та чангараал өдөр чангараад явчихаар яг өөрийнхөө иддгээр л хэдэн тэрнээс их баг идлээ. Багадуу яг даагалж яхаа хоол гасах гэдэг юм тэрнээс бус нь бол гайгүй штэ. Яг л өөрийнхөө гидсэнд тааруулж л хэдэн штэ. Энэ ч гэсэн. Амдаж зуныхаас бол үйл энэ төр шинэ ажил хийж байгаа ч гэсэн ус баг уух гэсэн юм байдаггүй. Байхгүй ер нь бол усыг ер нь хандл хожир хоёрыг бол хандлах ёстой шүү дээ. Шингийх алдж байгаа болохоор шингэнэ амаараа байглаараа нөх хамгийн зөв шүү дээ. Манайхан ч нэг хэсэг шингийн их хийдэг үйл одоо ч тэр болцсон шүү дээ. Амаар нь сайн юм өгжөөл амаар авахаас гэхээс тэр илүү шингэн минги хийхээр тариагаар болохоор мөр сулраад нялхраад ах юм бэл. Би бас Багдаагаас ингээл ном зохиол дээр байдیں۔ Ингээд сайн морины шинжгээ яг танаас ингээд сонирхоод асуучж байгаа. Сайн морины шинжгээл гэхэд өхөр мэт их ингээд нэг дор их ус уухгүй ингээд байн тасалж явуул сайн маа ингээд тэгдэг. Энэ ер нь үнэ юм уу? Ер нь танд бас тэгээ ажиглагддаг. Ажиглаж ирсэн үү? Гэхдээ яг техник үед тэгдэг л өстой мор их амарж явуул их сайн байдаг. Амарж уудаг мор. Амарж одоо нэг тамшаалж гэсэн үг шүү дээ. Одоо шинэ уяачд ингэдэж штэ. Нэг 2-3 жил уралчлаа. Одоо 1 жил өнжөөгөө сайхан тарга твэрэг суулгыг хүч суулгыг гэд бас нэг ярьдаг тийм ээ. За тэр чи бараг л одоо байхгүй болсон шүү дээ. Одоо 1 жил өнжил бараг л бэлтгэлгөө тий. Буцаага дахиад тэр үндсэн жилийнхэн бэлтгэлийг яаж нөхөх үү гэж гэдэг. Тиймэрхүү зүйлүүд ажил. Одоо яг ингээд харж байхад бол 8 сараас 11 сарын дунд хүртэл нэг морд нэг сайхан 2-3 сар л ингээл амарж байгаа л үе байгаад байгаа. Тэндээ бас ер нь бэлчээрээр бол бас сайхан тарах хүч авдаг. Гүйц тавьж чадахгүй н одоогийн нөгөө ургамлын гарц их муу болцсон. Тэгэл яг нэг дундхан хэрэгтэй л авч байна. Тэнгүүт нь одоо яг юугаар нь л одоо тижээгээл энэ стандарт юуныхаа дагуу ингээл тижээгээл хүчийг авахулж ийн гэсэн үг тийм ээ. За тэгвэл хоёулаа өнөөдрийнхөө ажилд орё ямар ч гэсэн одоо тэгэл таныг дагаал бичлэгээ хийгээл морио балишглал явцгаана да. За
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apps Group. За өнөөдөр ер нь одоо уралдаан эхлэхэд улам бүрл ойртойд байгаа шүү дээ. Манлагийн хувьд ер нь өнөөдөр ер нь мордондоо ямар ажил хийхээр төлөвлөж байна? Тэгээ ер нь одоо сунгаан дөх гэж байна тий. Арга сунгаан тавьж ойрхон цогуулаад тийм ээ. Жохон биеийн чангалал авах гээд байж байна. Тэгэл байна. Одоо ер нь мордын хүч ер нь ямар шуухан байна? Одоо уяа сойлго ер нь хэр таарсан байгаа вэ? За би ч мордоор нь нэлээ идэлсэн байсан. Одоо жохон тижээгээд нөө жохон сөрмөр айдаад одоо энэ өндөө жохон сөргөөгөөл байж байна. Ер нь тэжээл гэснээс одоо тэгээд яг хөтэй ер нь дээхмэд бол Монгол улсын манлаа яаж дандангуй хүрээ азрах бууруулмаар энэ хүмүүс яг морд хижээж бас нэг уралдаж байсан тийм мэрс юм байх шиг л байдгийн. Тэгээ сүүлийн жилүүдэд бол одоо ер нь тэжээлгүй мөр ер нь энэ одоо энэ тэжээл тэмэрт уралдах боломжтой ер нь. Дээхнэр яг ганцхан уралд, ганц хөөх уралд байсан. Тэгээ нэг мордыг усаас эдлэгээ баг байсан. Одоо бол бас жилийн дөрөв бэлддэг болсон. Тийм ээ. Бүх хүмүүхийг бүгдийн дуусгаад жилийн дөрөв бэлдээд оролддог болохоор заавал тэжээлийн бай хэрэгтэй л дээ. Яг өөхний гүт дуусгаад тийм бүр сайхан ингэлж авч байгаа тийм ээ. Тэгээд яг өөхөн мөхөн дээр нь тэжээчүүд бас арай болохгүй л байна. Өнөөдрийн сэдв бол яг бид нөгөө өдөр болгоныг сэдвийн талаар асуугаад энэний өмнөх сэдв танаас одоо морины хөндөр хэрхэн гарах вэ, хөндөртэй мөрийг яах вэ гэж асуужсэн. Тэжээл. За тэгэхээр хүмүүс одоо ногоо өвсөөрч зарим мөр тэжээж байхын зарим нь бол ногоон тэжээлэрч тэжээгээд хэв уяасаар яадаг ингээд тэжигт ногоон тэжээл өгөөлөх юм. Өөрөө чи хувьд юу нүгээр тэжээдэг юм бэ? Тэгээд ногоон өвс хэвийг уяасаар л тийм. Бага адуу модуу бол ер нь яг бас ногоон тэжээгээд таргалуулаад авдаг. Тэгээ ногоон тэжээлийн төргөн таргалах юм байна. Бүдүүн адуунд бас ногоон тэжээлээс асаргүй юм агтад таргалаад амархан таргалаад таргадах гэдэг ахaltaй байлаа. Өөрөө чи хувьд одоо шилэл 12 сар дөхүүлч 11 сарын 20 дээр мордо оруулсан. Бүдүүнээс томноос азарга мөрөө хэд хоног ижилж тэжээлийн өгсөн байна. Ер нь сар бол идэлж. За. Тэгээд би чинь сар идлээд бас 2-3 давхгүйж ээж. Тэгээд тэжээлд оруулсан ш манай мордо тэгж оруулдаг ш. Тий. Хүмүүс одоо тэгж жилээ 3-4 жил ер нь тэжээлийн морь тэгэл олон жил уралдахгүй маа. Тэгэл тэжээсэн морь ер нь тэгэл 2 жил уралдаал хүлгүй болдго юм байна ч гэдэг юм уу. Одоо нэрэж ингээ бодоод байхад бас нэг хүмүүсийн тэр хардлагч зөвч байх. Энэ тэжээлтэй холбоотой юм уу юутэй холбоотой вэ? Дээхний үед бол одоо яг би ганц нэг 2-нд уралдаг байсан. Одоо жилийн дөрвөл бэлдэж байгаад уралдах гэж яг нэг наадамд уралдах байгаа юм шиг болгож тавьдаг. Тэр хооронд баахан давхгүйдэг тийм ээ. Тэгэхээр бас нэг хөл гарны асуудал олон давхгүйдэг. Тэрнээс салбаатай байна л да. Зүг сайхан тэжээгээд зүг хорморын сайхан аваад яг үед тэжээлж яахтах бас бодож байгаа юм шиг хаа. Энэ олон уралдаад бүтэн жил идэлж жил идэхгүй бол нөгөө хэдээс гацарчих гээд байдаг. Жил идэх хооронд чинь одоо ингээд эднээс уралдахгүй ч яг уралдах байгаа юм шиг бодоод 2-3 сунгаж байгаа 50 тийм ээ. Тэр хооронд бас зарим хөл гарна юм. Олон давхгүйснаас л болж байна л да. Тийм олон уралдснаас. Тийм олон уралдснаас. Тэгээ хөл хавар зууны уралдаа ингээд нэг адуунд ураг дээдлэн 7 уралдаг ч тийм ч юм байж байдаг бах тийм ээ. Тийм бид ч одоо яг уралдахын хооронд яг уралд одоо ингээд бэлдэж яах чи яг л наадамд уралдах байгаа юм шиг болгоод тавьж шít мөрдөө тийм ээ. Тэгжээ зунаа сайн амжилт гаргаж байна. Тэр олон давхгүйл олон ажил хийж. Тэр нь бас хөл гарны асуудал байна л да. Тэр тэжээлийн хор гэдээ ярьлаа. Тэжээлийн хорыг юу яаж агаад? Тэжээлийн хор ер нь бол яг нэг наадмын ардаар нэг сайхан мөрдөө тавьчихсан байдаг. Эсвэл хавар ногоон гарах гэж юм уу. Тэр үед нэг жоохон цусмас аваа тийм. Жоохон шингэн мөнгө хийхгүй бол бас цусмас нөтгөрхөн маягаас олон жил чигс мөрд байдаг юм байна л да. Тагнаа магнаа хөөчгөө тийм ээ. Тэр үед бас таана ганц гатдаг юм аа. Одоо сүүлийн үед хүмүүсийнхээ хардаг хүч тамир оруулдаг хүн хэрэглэдэг тарианууд хэрэглээд байна гэдэг юм. Тиймэрхүү юм яриад байдаг. Та ер нь энэ яадаг юм бэ? Тэрэн дээр бол би бол одоо эсрэг байдаг шүү дээ. Тэгээ би уралд нь бол яг бас улс хүчмөр арилжлаагүй байх үү те. Бас тэгж боддог байсан өөрөө. Тий. Тэгээд одоо тий байх юм те. Тэгээд бас 90 жил термэр төрүүлээ тэр чинь одоо тийм юм шиг тэр твг авьяасаа иддэг байсан. Тэгээд өөрөө төрүүлэгчсэн тийм юм төрүүлэгчгээр хүний тэр бодос арилждаг юм шүү дээ. Одоо хөдөөнийхэн бол яг бас юм асуухаас яаж мөр үйдгийг гэхээс та нар ямар тариа хийдэг гэдэг тий. Ер нь бол яг бас өөрөө бас хүсмөр арилждаг үзчихлээр тэр бодол салга болдог гэдэг юм. Тэгээс яг ингээд одоо ингээд эднэр шиг явахгүй хот шууд тариал тийм ээ. Явуулцдаг юм шиг юм. Тийм бол байхгүй шүү. Тэгэхээр бол уяаж биднээс жилийн дөрөв тэр бэлтгэх гэж яах вэ тийм ээ. За яхаа бүр тариагаа болио гэхэд моринд одоо ингээд морины хүч тогтоодогч витамин байх шиг байна. Моринд өнгө суулгадагч витамин байх шиг байна. Нэмэлт тэжээлгээд одоо богино хугацаанд таргалуулдаг юм тэжээлүүд байх шиг байна. Та ер нь тийм ер нь хэрэгэлдэг бай. Тийм ер нь ямар байдаг. Ер нь хэрэгэлдэг ш. Одоо жилийн дөрөвлөл надад ч бэлдэж байгаа болохоор бас тэгээд хотоод модоод амраач гэх тийм ээ. Эмэгд ер нь таарсан юм. Таарсан үед нь хэрэглээд бас сайн л юм байлаа.
тэр нэмэгдэл хичээл хэмжээ сайхан нэнгилч гэсэн нэгэн мөр заримд бас яг тааруулж өгвөл бас хүч мөчийн тогтоогод барай л гэдэг юм л тийм ээ. За ер нь бол морины тижэл гэдээ ярьдаг. Тэгээд 100 сайхан ногоотой 100 байдаг шүү дээ. Одоо нэг морь уяад ингээ явхад нэг сайхан ногоотой газар буучаад давхар ер нь их мордондоо л тижэл өгөөд идэв юм уу? Алис бол ногоотой байхад тижэл хэрэггүй гэж үүдэг. Тэр нь За ер нь бол за их насны морь заримд бас зарим жил бас тижээлгүй бас оролцчих морь зар байдаг шүү. Сайхан ногоотой жил бас тийм ээ. Тижээ өөрөө ажил хийгээд ахт хоног 50-аад хоног маргааш нь махад бас ирж идэг юм. Тиймэрхүү морь заримд бол тижэл өгөх хэрэг байхгүй шүү. Ер нь тижээлгүй оролцчих морь бас байдаг ер нь. Сайхан ногоотой жил эрт ногоо идсэн морь зар бол тийм ээ. Тэгээд давхарлаад ирэх юм бол заавалчгүй л нөгөө таны хэлдэг нэмэгдэл тижэл хэмжээл эднэр хэрэг болно л та. Тэ? Жохон хүчийн тогтоогод барай тийм ээ. За үзэгчдээ инхүү бидний нэвтрүүлэг одоо ингээд энэ дугаар маань хүрж байна. Тэгээ өнөөдөр мордондоо ямар ажил хийнэ гэлээ? Тийм маргааш мордоо сунгаа эхэлж байгаа маань энэ албаасан сунгаа. Өнөөдөр зөөлхөн жоохон мордоо жоохон чангалаад авдаг юм гэдэг мордоолох чинь. За тэгвэл уяач маань Монгол улсын мандаа уяач Батхүү өнөөдөр мордоо бас одоо сунгахын өмнөх өдрийн ажлыг одоо хийх нь байна. Тэгээд одоо сунгааны өмнөх өдөр ямар шуухан ажил хийх вэ гэдгийг та бүхэн бас харах бах. За тэгээд уйж байгаа мордон дээр бид одоо 2 хоног өнжөөд заримдаа өдөр дараалал заримдаа 2 хоног өнжөөлн тэр ирээд байгаа. Тэгээд үзэгчид та бүхэн манай зураглаач бас харуулах бах. Морьных нь хурц хөдөлж юу сунгааны өмнө морь ямар болж юу ч гэдэг юм энийг үгдэг та бүхэн өөрсдөө бас одоо харах байхаа. Ингээд морьны ажил хамтдаа явцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгамалтай групп. Юу н хатуун дээр ингээд тижэл юу н уйж байгаа морин тижээлийн ач холбогдол юу н хэр нөлөөтэй байна. Та бол энэ тижээлийг хэр хэрэгжилж байна өөрөөх хувьд. Орондоо тохируулаад яг зөв зохистой өгөх юм бол тижэл бол ашиг тус одоо гэх юм бол нэмэртэйгийн хувьд хамаагүй нэмэртэй шүү дээ. Одоо хуучин нөгөө нэг 2000 оны их мэхээр чи нөгөө цагаан усны адуу тижээлийн адуу хоёр гэж бас нэг ясныг ялгаатай байна гэж бас юм яваалаад өгсөн шүү дээ. Тэгж яагаад одоо тэр нь ч одоо бүх хүн тижээдэг болчихлоо л доо. Тэгэхээр одоо тэгэл яг хамгийн олон зөв зохистой энэ адуу яг цаг зохион үед нь ямар тижэл өгөх үү гэдгийг л бас мэдрэх л чухал баг л та. Бас тэтрийг тарган хүчин чадал нөгөө тамирхтэй даахт нь тижээгдэх юм бол тижэлч өөрөө бас хоруулах магадaltaй. Тижээлийн хор гэж бас яригддаг тий. Тэгээ хорч жоохот одоо тарган мөрөнд чинь тижэл өгөхөр нөгөөдөг чи улам нахад харгалаад тэгээ нарийсаад одоо яа тийм тэгэл говийн алдаа их гарна л та. Тамирх муутай ерөнхийдөө матонд бол одоо тижэл өгч ижлгүй шүү дээ. Тий. Тэгээд энэ чинь нөгөө өдрийн алдсан энергийн л одоо бүтэн ахаал нөхөж чинь гэсэн үг байхгүй. Оройд нөхөд бас бүр ингээд цаашлаад явах юм бол илүү ахаад дөрвөн мөчөнд нь одоо юу орж чинь гэсэн үг байхгүй. Яран орж чинь гэсэн үг шүү дээ. Ер нь одоо ажилтдаг одоо юу гэдгийг одоо болчин юу мөрийг дахиулах гол нөлөөтэй. Тэр юмнууд л бол одоо тижээлж ийдсэн бүх юм орж байгаа л гэсэн. Юун танах одоо хэдэн үеэс мор уйж байгаа тижээж. Сая ингээд 2000 оны үед ингээд нөгөө цагаан усны адуу тижээлээ адуугаа таасаа ярьлаа дээ. Яг ингээд юм судлаад ингээд яхаа 1967 он ингээд Мандавэр Дамдунгай гэж хүн бас мор тижээж гэж би сонсч л байсан л та. Тэгэхээр энэ тижээл гэдэг юм чи одоо тийм дээр үеэсээ өргөн хэрэглэгдэж байж байгаа нэг хэсэг болоод ингэж явсан юм уу? Эсвэл ингээд хэрэглээд байгаад байсан юм obvious төсөж. Яг дээр үед бол тэр нөгөө Дамдунгууч болохоор энэ нөгөө манаас өмнө өтрөмбөг гэдэг байсан. Тэрний дарга байсан юм л. Тэгээ өтрөм дээр чи нөгөө тижээлийн одоо нөгөө муудсан мал зал ялгсан тийм мал ирдэг байсан юм шүү. Тэгээ тэрэн дээр тижээл байж идэг. Тэгэл тэр буурал мөрөд нар чинь тийм тижээлтэй уралддаг байсан юм шиг л шүү. Тэгээд одоо сүүлүүд манад улс ч одоо ингээл Ирланд улс гэж байна, Австрали улс гэж байна. Бас магадгүй Америк улс гэж тижээлүүд хийжсэн байж магадгүй. Та юу алийг хэрэгжилж үзчихсэн бай юу? Тижээл үү? Тэгээ энэ улсуудын эдгээр юм тэр тижээл ингээд өгөхөд тэр оны үед тэр улсаас нэг тийм тижээл ирээд
нэг тэгж өгж үтсэн тэр нь ер нь их зүгээр тэр үедээ их зүгээр тэмцэж байсан гэж юм байна уу ер нь бас нэг тухайн жилийнхаа их авралтай юм ач холбогдол өгсөн. 2015 оны нөгөө гантай жил нөгөө их гантай нөгөө өвсөн муутай жил байсан. Тэгж нэг улаан шороогоор байсан тийм. Тэр жил нөгөө Барс групп Мөкот гэд мандахын Мөкот Малав яаж. Тэр нэг чи хаанаас орж ирж ирсэн би бас нэг 2 3 одоо төрлийн юутай тэжээл байсан юм бас нэг. Яг уралдах үед нөгөө дасгал хийж яхад нөгөө жилүүний 2 янзын тэгээд хээлтэй гүнийх гэдэг юм 3 янзын жилүү тэжээл ороод ирсэн нөгөө тэр нь бас актер хүн нэгээд тэр үуч бас актер бас тэжээл яахгүй мэдэхгүй. Тэгээ манай дээр юу ч гэсэн нөгөө тэр үуч цуг мөр үйдэг гэсэн шүү дээ. Тэгээд тэжээл авчираад нөгөө тэгээ гантай жил байсан тэгээд тэр тэжээлнээс манайх тэр 100 мөр тэжээгээд байсан. Тэр 100 бол манай мөр харьцангуй хурдан байсан. Энэ нэлээд олон хайр төр авсан шүү дээ. Улсын наадмаар чинь 2 азраг. Тий 2 азрагаараа нөгөө загал мөр макси хит мөр дээр шаргалтар мөр тий бас таагмагч нь бас 2 3 лав тий. Тэгэхэд ямар ч тэр тэжээл бол бас сайн л байсан юм шиг санагддаг шүү дээ. Тий хязгаарлан бас төрүүлсэн тэжээлч сайхан наацсан шүү. Тий. Өөр хангаа наадам болоо тий. Нэмэлт тэжээл ер нь ингээд дан уяан тийм үү ингээд анхуулж яхад улсын наадамд дууралтнаа дараа нь бүсийн наадам их болоод манайх ч олон наадам шүү. Тэр анхны уяан дээр ингээд нэмэлт тэжээл гойж байгаа дараа нь давхар уяан дээр ингээд нэмэлт тэжээл өгдөг юм уу юу? Анхнаасаа ингээд мөрөө тэжээгээд ингээд багт нөгөө тармаар өгөөл ихтэй тэжээл баг нэмэлт тэжээл өгдөг юм уу? Ер нь бол нөгөө давхар уяанд л өгвөл зүгээр юм шиг үл. Бас дан уяатай нөгөө ногоо гайгүй үед бол бас яах юм бол бас ихтэж магадгүй л бас. Жос нөгөө юу сайтай болохоор дороо хадууг нөгөө таргалуулдаг зөрөөд тэгээд үснэ унаал суурж унаал бас халуудах магтаж үт юм. Хонон манлаа та хэд маань бас энэ адууны бас нэг тэжээлүүд тийм магнез агнэгээд юмд оруулж ирж ийсэн байхдаа тэр талаа нэг яриач гоо. Тэр энэ хэдэн оны үед энэ идүүсийн багаж ангадаг чинь ер нь аав хоёр тод манлаа юм биш үү юм да. Тэр чинь нэг хэдэн онд үлээ аав ээж хоёр нэг Америк явсан юм. Тэгэл нөгөө аватах махтай байж байгаа л тийм адууны юмнууд авчирсан. Одоо нөгөө хөрөн витамин гээд юу гэдэг чинь хөрөн савтай витамин. Тий. Тэр тэгээд магнез гээд milk of магнез гээд. Тэгээд кастро бол одоо гидсний одоо гөрүүлцэх хөдөлгөөн юунуудыг яг ингээд тогтмолцуулж барих тийм л зорилттой. Хоолны шингэж. Тий. Ер нь бол одоо магнез кастро өгж явахд бол бас одоо мөр нэг юугаад такужирэл нэг эвгүүтэл нэг хөрөөж мөрөөгд тий. Тийм бол юм өрн бараг л гарахгүй тий. Одоо манайх бол тэр бүтээгдэхүүн ирснээс хойш ер нь бол одоо бол бас нэг актер такужирэл энэдрий болоод тахна харьцангуй баг байдаг шүү тий. Тэгэхээр одоо бас сайн л юм шиг байна. Тэр нэмэлт тэжээлүүд бол үнэхээр бас аргагүй яг тохирсон адуундаа тохирсон зөв хэрэглээг нь хэрэглүүл одоо бас алдаа багтай аяг оновчтойгоор хийлүүлээ тий. Тий тэр чи одоо тэгээд эн чин шинжлэх ухаанаар гаргаад ирсэн юм чин бас хамаагүй ондоо л тоо. Тэгээд байнгын хэрэглээд явж байгаа бол бас ямар ч гэсэн адуу сайн дахтгүй маа гэхэд энтэхгүй юм бил тий. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Тэргэд 2000 оноос хойш бас айхтар цаг хугацаа их эвгүй болсон ш та өвс хуучнтайгаа адилхан гарахаа байсан. Мал хуу их айхтар тарга твэргээ гүйц чөмөг суухаа байсан. Тэгээд тэрнээс хойш бараг л эрчимтэй мордой тэжээдэг болсон тийм ээ. За тэгэхээр хурдан морийг нэгэн тэжээгээд эхэллээ. Ямар цаг үеэс юу нь ихэж тэжээх вэ? Одоо нөгөө дөрөв улирлын хувьд. Одоо сайн одоо тарган ороод ирж байгаа морийг тэжээл өгөх ёстой юм уу? Эсвэл тэжээлгүй идлээд байх ёстой юм уу? Ямар морийг ер нь хэдий цаг хугацаанд тэжээх ёстой? Таны хувьд ер нь яг хэдийгээр мордод тэжээл авах гэж тий? Тэг манайх ерөнхийдөө
Нэг 12 сарын 1-ээс морд маань орж ирж байна. Тэгээд эдлэгээ онлогоогоо хийж гэн бүрэн хорн гараад бүрэн сайн нэмгэлсэн хойноо өгч ийн л да. Тэг яг их тарган мордод бол тэжээл. Нэмгэрсэн хойно. Тэгээ одоо энэ чи яг ажил хийгээд ирэхээр өдрийнхөө алдсан энергийг юг нөхөхийн төлөө Хүс гадагшилж байгаа бол. тий. Тэрийг нөхөж яахын юм хувьд тэжээлэг өгж шаардлагатай болж байгаа. Тэр үеэс л өгдөө. Тэгэхээр морд ерөөхдөө сонирхдаг зарим хүмүүс тэжээлийн хор гэж одоо юу гэлээд байна. Тэжээлийн хортой гэхээр энэ тэжээлийн хор байх үгүйг нь мориноос яаж мэддэг юм бэ гэсэн. Бас эргэлдэж байгаа. Тийм байнга одоо энэ эдлгээтэй унаатай хөлсөөрөө гарч байгаа тохиолдолд бас тэжээлийн хор гэдэг юм гайгүй л дээ. Яг янз янзын юмнаас хордлого авч болно л доо. Тэгтээ хорны гайгүй гэдэг. Гэтэ яг хавар намар хоёртой бол бас хордлого тайлах ирэнгэр юм уу тийм ээ. Тосол битмээ бас хийж явах хэрэгтэй л да. За таны хувьд одоо тэжээлгүүл дийлэх хэрэглэж байгаа мэдээж овоос хийвг байгаа. За тэрнээс гадна одоо морныхоо онцлог тохирж бас нэг удаан тарга хүч авдаг мордоо нэмэлт бэлтгэл хэрэглэгч гэдэг юм уу. За бусад мордоо бас нэг хавар өвлийн одоо хүүтэн үед нэг ханиаднаас хэрэглэгч гэдэг юм олон төрлийн бэлтгэл бас өөрийнх нь ашиг тусыг хэрэглэдэг баг тий. Ер нь үндсэн өөрийнх нь өгж байгаа тэжээл бол хэвг уяасаа ирээг нь. Тэгээ яг уяан дондор уяаны өмнөөс зүгт юм уу урьдчилаад бас тамирт нь тэгээ гиз үзэнд нь ханаад хамаа гэл бүх юмд урьдчилсан юм хийж штт. Уяан дондор ч хамгийн гиз үрсэлтэй юм ч одоо мар ханих ч хамгийн орлонтой байдаг ш тий. Тэрнээс урьдчилсан сэргийлдэг одоо энэ хураа сарын масны хаанд шингэнтэйгээ хоёулаа нэг юм бол хэмжлэгээр зөвлөдөг ахлаад хэмжинэ. Ханаад сайн юм бүтээгдэхүүн байна. Тэгэн бол одоо тэжээл хийж байгаа хадуунд одоо энэ одоо тэжээлч бол нийл уураг яваад байгаа шүү дээ. Тэр нь одоод гиз зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг энэ карн ойл гэдэг. Энийг бол энэ тэжээл хийж байгаа үед гэдэг бас нэлээ өгдөг. Тийм. За энэ одоо манайхан бол тосон туулга гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол бас морьнд хар гиз хөвөөмөө энэ төр суух үед тэр хэрэглэхэд бас их сайн. Одоо манайхан зөв хуучин бол тандаа хууч хонж тэр морныг сольждаг шүү дээ. Тэрийг бол хууч хонох шаардлагагүйгээр тэр сольж болно гэдэг. Энэ бол хурдан морны уян дээр өгдөг. Сунгаан давхлуудаар өгдөг хурдан морны сироп гэдэг одоо дэмжих битүүн юм хийдэг. Хөвтэй төгтөгдгөн байна да. Одоо нөө сунгаа давхил дээр чинь нөгөө их энергийг зарцуулах их хурд гаргадаг учраас нөхч шүү дээ тийм. Тийм тэр энергийг алдсан биеэр алдсан бүтээгдэхүүн одоо шингэн одоо эрдцүүдээ чинь нөхөж өгдөг. Тэгээ бүх тэр чи одоо хэрэглэхэд амар болсон бүгд тайлбартайгаа Монгол тайлбартайгаа одоо хүн болгон мэддэг болчлаа дөө. Манайхан бүх юм нээлттэй болсон. Нэвтрүүлгийн зүгээс одоо бүх байж нарт бэлтгэж өргөсөн одоо асуултууд үлээхэд асууж байна. Танд ер нь өөрөө нэмээ хэлчмээр ийм бас нэг дутагдал байдаг шүү. Энийг ингэчээрээ морио сайн мэдрээрээ ийм моринд бас ийм хэрэглээд юм шүү. Ийм алдаа байгаа шүү гэж ярих юм хэлдэг. Тэг ер нь бол морь эрүүл үжиж хурдлна. Гэтэ морийнхаа адууныхаа эрүүл мэндэд анхаараарай. Тэ. Нэвтрүүлгийн ерөнхийвэн тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За, мөр модо төчиж юу болж төчидээ зооч юм уу? Өнөөдөр манай энэ удаагийн дугаарыг одоо бас нэг гол сэдэв бол тэжээл
ер нь морийг хэрхэн дижээх одоо ямар тарх хүчтэй морийг дижээх ямар тэжээл нэмэлт тэжээлд хэрэглэх ямар хэмжээний арай энэ хэмжээний туулга хэрэглэх гэдэг бас талаар бас тэр хоорондоо ярилцсан. Өдөөний одоо тэжээлийг хэлж байна. тий өглөөний тэжээл гэхлээр 100-аас тий ороос тэжээл. Ороос тэжээл. Ер нь одоо гişний морин та тэжээл өгч байна. За одоо хашаанд оруулж ирсэн ер нь бүгдэнд л өгч байна. Тий. Энэ гайныг бас та хэрэглэх үү? Тий манайх нь гайныг хэрэглэсэн. Жилийн дөрөв өдрөл хэрэгжилж байна шүү дээ. Нэмэлт тэжээл. Нэмэлт тэжээл. Энэ одоо морины гүтмөч сайхан таргалуулна, туранхай нэгхэн морин түргэн сайхан хурдан таргалуулна. Энэ ер нь сайн шүү. Манайхан жилийн дөрөв өдрөлд биелээ өгчдгийг. Нэг сайн тэжээл байгаа. Энэ бас карн ойл гэдэг энийг бас хэрэгжилж байна хаа. Тий энэ карн ойл гэдэг энэ том савтай. Жижиг савтай гэдэг ингээд том жижигээр нь л авчдгийг энэ их сайн штэ бүгдэнд л өгдөг юм аа мордон том жижиг атомтой бүгд энэ одоо гэзэн одоо бүрд хөдөлгөөн сайжруулна хоолны тус сайжруулна тамир динхэ өнгө зүсгээд ингээд энэ янзын штэ бүгдэнд л өгч байгаа. Тэр нийт үеэс дийлийг хэл өгч байгаа. Бүгд л өгч байгаа. Нэг атом зэрэгэд одоо том жижиг атом гэдэг ямар хэмжээтэй өгч байна вэ? Нэг атомд нэг 30 г-аар амд өгч байгаа штэ. 30 г-аар өгч байна. Ер нь тэгээ уяа одоо ингээд мөр эдэлж байгаа үе ч юм уу уян нэмэр хамаагүй л өгч байна. Хамаагүй л өгч тий. За. Тэгай хэрэглэх юм аа. Карнууд энэ өөр бас хэрэглэдэг юмуд байна. Энэ сироп. За. Тэгээд энэ уурахтай одоо витамин. Тэгээ энэ бас их сайн. Бас тамир тэнхээ юмд нөлөөлдөг. Энээс бас голцоо сайн өгдөг юм да. Өгч байна уу? Тий. Байнга л өгдөг. Энэ тэгээ нэг атомнахаа ямар хэмжээ өрөх вэ бас? Нэг атомд нэг 20 г-ийн 25 г-ийн шифризер нэг л өгөх шүү дээ. Нэг л өгөх. Нэг л өгөх. За ингээд нэмэлт бүтээгдэхүүнд бас харилцаагаа тийм ээ. Энэ бас нэг ууттай юм багш. Энэ ууттай энэ одоо сармисны ханд гэдэг. Тэжээлэнд нь холиод өгчдөг. Энэ болохоор нөгөө ханаа тамуу үрдээс таглаа мархлаа дэмжин тий. Тэгээд нөгөө цус сайхан шингэрүүлнэ. Энэ сайн шүү дээ. Энэ нөгөө нунтг нь багш. Нунтг нь тий. Тэр одоо шингэн бас байна уу? Шингэн байгаа. Шингэн нунтгаас нь тэгэл ээлжлээд тэжээлэнд нь хийгээл амаар нөхөй нөгөөл явчихдаг шүү дээ тий. Бас тийм юм. Энэ одоо нэг гай нэгэд хотоодны шарах туулгалдаа хотоодны шарахтай одоо ой чонохтой болоодг юмнээс. Энэ бас их сайн. За ерөөхдөө ингэ нэмэлт бүтээгдэхүүнүүд миний өгж байгаа юмнууд бүгд л энд байна да. Тий. Энэ юу бас энийгээ бас өгдөг шүү дээ. Досон туулга. Досон туулга. Тий. Туулга бас. Тий туулга одоо ерөнхийдөө нөгөө мөр уй чонох ч одоо нөгөө гарахгүйгаа хар гэсэн мэт цөөн гарах. Бүгдийн одоо янзын гаргана. Манайхан ч тухайн үед нь туулга өгөөд байдаг байсан шүү дээ. Тий. Юутэй туулганууд өгөөддөг байсан. Морьтой туулга мөр янз. Одоо тийм байхаа болоод одоо ийм сайхан усан туулга гэж янзын туулга. Тэгээ одоо нөө чунжгаа хөдөө хатанд бол ямар хэмжээр өгчих гэнээс үү? Энээс одоо тэгээд нэг 100 мөнгө л өгöd тах шүү. 100 мөнгө л өгч байна. Тэгтэл одоо тэгэл гарахгүй байгаа юм бол одоо янзын гараасаа байж байна. Тэр нь ой чонохгүй атомдоо жоохон бас ахиу хөвчих гэсэн гоё янзын болдог шүү. Та эргээд энэ өтөдгөр хаанаас авдаг юм бэ? Энэс үдчихэж байгаа хүмүүс бас эднэрийг бас хэрэглэхийг яагаад аваад бас хаанаас ирэхэд дэлгэх юм. Одоо энэ нөгөө эмч нэг нараа эмч гэдэг шүү дээ. Манлайн цэг. Тий, манлайн цэг юм байна. Тэрнээс л авч байна. Тэрнээс л одоо бүх юмудаа авч. Тэднийх л арай сайн байдаг юм да. За ерөөхдөө тэгээд өнөөдөр одоо мордол хийж байна. Мордол хийж одоо уутууд даагуулах уу? Тий, одоо уутууд даагуулсан. За уутууд заа. За бич нэг өөр аваад. За тэрний За. Гоогүй. За би нэг. За таарна. Бүгд ороод ингэж хийж чинь өөрөө. Бүгдийн уухлаа. Гүн модонд яаж чинь тэжээж байна хэв өгчөж байна яаж гүн модонд хэв өгчөж байна. Тий. Хэвгэрийн санахгүй юм уу? Гүнүүдтэй хэв санахгүй. Даагнууд та нэг нэмэгдэл тэжээд мжээнээс өгөөд өгч. Зөв. Тэгэл ерөөдөө. Одоо нөвж байгаа мордонд нэмэлт өгч нь өгөхгүй одоо зүгээр оюус өвөрөнд хийж байгаа мордонд одоо наадам байхгүй болохоор зүгээр тэжээжлээ. Одоо нэг уралдах 4-5 мордонд нэмэгдэл тэжээл амаар бол одоо витамин юм өгөөд явж байна. Тий. Тэгээ ер нь тэжээлээ хордлого мордлох гэж бас нэг юм яриад штэ. Тэр талаар бас нэг.
Одоо ямар өчтэй байдаг яахаараа тэжээл орох юм бол энэ талаар бас нэг одоо тэжээл бас хэвэг их хөвгүүл бас тэжээл ирэн их хөвгүүл тэжээлийн хордлого гэдсэн мэддэг. Би болохоор хэвгийг жоохон бага овёосоо жоох их хөвчдөг. Тэргүүдээ тэгээд яаж юм. Ер нь бол тэжээл хамаагүй их одоо хэмжээгээр өгснөөс болоо тийм хэмжээгээр өгснөөс болж хордлого мөртлөө янз бүрийн болно. Ерөөдөө одоо мөрдөө та яаж гэнэ? Өвлийн одоо ингээд 1 сараар гараад 2 сараар цагаан сарын ард дүнжин гараар уралдаг ш тийм ээ. Дүнжин гараар дурлах мөрдөө ингээд өвөл оруулж ирж идгээл тэгэл ажил хийж байгаа юмсаа тэжээж нь яаж мөрнийхөө тарга хүчнээс тийм мөрнийхөө тарга хүчнээс болж байна. Одоо оруулж ирэхэд ямар хүчтэй орж ирж байна. Эхлээд тэжээхгүй сайхан өвсөөр нь сайхан мордоод унаад хорыг гаргаж ээж нэгнүүдийн тэжээгээ таргануудыг нь сайн эдэлж ээж бас дараа оруулж иж буцаа сайхан тэжээж буцаа сөргүүлэх маягаар сайхан сөргүүлэх маягаар тэжээж байна. Одоо тэгээд морн ингэрлэгээ санаа зовлох байхгүй сайхан нэмэгдэл бүх юм бодгалцсан болохоор тэр тал дээр бас санаа зовх. Буцаа сайхан сөргүүл таргаж чинь тийм чинь гоё юм. Тэгээ ерөөдөө одоо нэг адуунд та том адуунд ер нь хэвэг овёос ер нь ямархан хэмжээтэй өгч байна. Тий одоо нөгөө хэвэг гэхээр ч манайх чи овёосоо нэг том аягаар 4 өгдөг. Хэвгээ нэг 2-оос нь 3 аяг. Праваар авч аяга баг өгчтэй. Тэгэл явчих чинь. Тэгэл явчих. Гүүндүүл тэгэл хэвэг. Гүүнүүд бол дандаа хэвэг сайхан. Ураал хуутын дүүргээд үргээс хөвглөөрөө өгчих. Тэгээ бас газар оюус энэ дэвтээх бас нэг өөрөө шүү дээ. Зарим нь босдогж байна, зарим нь хүүт босна хийж байна, зарим нь хуураагаар нь өгдөг шүү. Та хоёр нь яаж гэдэг юм бэ тийч. Тий, манай ч хуураагаар нь өгчтэй. Хуураагаар нь дэвтэх өгчтэй. Хуураагаар нь. Тэгээ бас янз янз хүмүүс бас янз янз өөр хааргуулж янз янз өгдөг шүү тийм ээ. За тэгээд өнөөдөр ажил тийч. Ороо бас тийч. Ороо тийч. Өглөө ороо ир тийчгээл. Монгол өв соёлыг дэмжигч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгийн. За тэгээ одоо бид нар чинь 11 сарын 20-д орол ер нь 12 сарын 1-ний үед бол ер нь бүх мөрд ороод ирж байгаа юм л да. Яг хөө зарим нь бол адуун дээр жоохон дээд 3 наснаас авал жоохон баг зэрэг унж идэх нь эдэлчихэж байгаа. Ер нь голцоо тэгэл оруулж ирээл эдэлж байгаа юм л да. Тэгэл 100 уралдсан янз бүрийн мордол тарган торонхгай бас жоохон янз бүр л орж ирнэ. Тий. Тэгээ жоохон тамиртайнуудын бол унаад жоохон торонхгой орж ирснийг бол шууд л тийжээд эхэлчихэж байгаа. Тэгэл зөөлөн тарган мордтойгоо адилхан унаад л тэр нэг орос гаргаал явчихж байгаа юм. Яг нэг таргамсаг байгаа адуунууд бол нэг 15-аас 20 хоног бол яг имэйл тавиад тохиолдож унчиж байгаа. Тэгээд нэг сайхан хөлс мөлс нөөрэ буудаг болоод сайхан үсэн задраад ирэхээ үед тэгээд их насны морь бол ер нь оройтчтэй жилд орно л да. Ялж. Тэгээд азар мазар болж жоохон ингэрээд ирвэл ер нь тэгэл тийж идчих шүү дээ. Тийжгээл ажлын нэгэл унахын унаад ер нь сайн идэлгээл хэрэгтэй. За тэжээл өгөөд эдсэн одоо хоол тэжээлийн бас зөв боловсруулах. За биеинд нь шингээж бас хөрсөн ажлыг хий гэдэг бас их чухал байна. Тий, яг одоо ингээд наадам товлогдоогүй үед бол ер нь тэгэл баг багаар өглөө оройдны ус эсвэл ганц оройд нөхчдөг ч юм уу. Ер нь бүрч нэг дор оруулчихгүй тулд тэгээд нэг жоохон юу хадгалах гориморл тэжээж байгаа юм л да. Тэгэл нэг наадам тов гараад яхлаарч бас нэг хэд хоног яг нэг уяа орно шүү дээ. Тэр үеэс л тэгэл одоо морио мэдрээл энийг жоохон сөргүүлэх хэрэгтэй юм байна. Энийг жоохон тэжээлийн болоод хүчийг жоохон буулгаж ягаад жоохон толгож сөргүүлэх хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Тийм л асуудал өрнөж байгаа юм л да. Тийм тэжээлийн хувьд бол. За таны хувьд ер нь хамгийн сайн тэжээл хурдан моринд хамгийн сайн тэжээл ямар тэжээл гэж боддог вэ?
ер нь бас өөрийнхөө хэрэгэлдэг, өөрийнхөө сонголтын тухай хэдэн ярьж байгаа шүү. За одоо ихэнх хүмүүс л ер нь овёс ивгээр л тэжээж байна. Тэ. Би ч гэсэн овёс ивгэл голцсон хөвж байна. Яг нэг наадамд олсон үед жоохон тамирлуугаа орохгүй, бярлуугаа орох гэдэг гадуунд бол одоо энэ гаднаас орж ирээд байгаа тий. Актив 100 гайн мэн гэдэг хичээл байдаг шүү дээ. Эднээс бас иддэг бол морины иддэг бол тэгээд өвөл ер нь зүгээр юм л. Тэгэл ер нь адуун хамгийн сайн хичээл овёс л юм. Овёс хэвэг маань ер нь адуунд яагаад тийм зохицолтой байна гэж үздэг вэ? За хэвэг бол яг Улаанбаатараас яаж байгаа гарч байгаа л юу юм л да тий. Үлдэгдэл юу болохлээр хэвэг бас нэг ер нь сайн усаар зуураад шингэлээд явахгүй бол бас нэг идэлгээ муутай моринд бол бас нэг жоохон амьсгалтай тал юм байж магадгүй. Тэрнээс сайн идэлгээтэй яг өгснөөрийнх нь юугаар идлээд байвал ер нь унаад байвал янз бүрийн асуудал байхгүй. Овёс үл яг л тэгэл ер нь адуун л юм голдож байна. Тий. Манай эрдэнэчлэл ах чинь бол ер нь хэв өгдөг шүү дээ. Дан овёс дангаа ураагаа тий. Шар газарч энэ олон жил уралдахдаа бол дандаа тийм 2-3 шанах хоороо авсчих бол болж байна. Өөр ер нь нэмэлт хичээл bijэл яг нэг тухайн үед бас хоор байлаа шүү дээ. Одоо цаг шиг ийм элбэг дэлбэрнэ гаднаас юм орж ирэх нь ер нь бага байсан шүү дээ. Овёсыг манай уяачид зарим нь хуураагаар нөхж байгаа харагддаг юм байлээ. Зарим нь бол одоо усан цайхан дэвтээ зөөлөж байгаа дөгөөд юм бэл. Энэ хоёрын ялгааг та ер нь юу гэж боддог? За яг энэ олон адуунд бол өвлийн туршид бол бас нэг дэвтээгээд өгөөд байх ч бас нэг жоохон ажилтай л юм л та. Ер нь дэвтэйвэл зүгээр л байх. Тэр хоёрын ялгаач гэж яг нэг дэвтээс нь бол жоохон арай хурдан шингэцтэй л байх. Тий. Тэрнээс үл нэг айхтар ялгаас гайгүй тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний өв соёлыг дэмжигч Asian Road компани. Өртөө нэг 12 сарын 10 марун гэл 15 ман гэл оруулаад ирдэг. Тэгээд сайн эдэлж байгаа л сайхан хорыг гаргаж байгаа л гүйцэд. Одоо шилэн мэлмийн сайн үүр шилэнгүй сайхан усан сайхан задраад хорон сайхан гүйцэд гараад ирэхээр тэгжиж л тийж юм л дээ. Жоохон турхаа гэснүүдийн жоохон дундуур нь унаан дундуур нь тийжиг явчихдаг. Ер нь бол сайн эдэлж байгаа л тийжээс нь хамгийн сайн. Тарган дээр нь тийжиг юм бол өөхн тамир буруу идэх байхгүй. Өөр сайхан өөхн тамирын дотор өөхн тамирыг бардж байгаа. Тэгжиж тийжиг үсэн гэдэг байхгүй. Ер нь тэгэл ганц мэдэх зүйл одоо шилэн 70 шилмэн барьж ижлэг хүчийг мэдэх. Тэгжиж хүчийг мэднэ. Тэгээ үүр шилгэнгүй болгоо сайхан тэгээд нөгөө хорн гараад ирэх нөгөө гүйцэд усан сайхан задраад өдрөг яриад тэгж ирэнгүүт нь тэгэл морин чинь тэжээж эхэлдэг байхгүй. Ер нь морин чинь барьж сайхан үзэж өөрөө харж ижил тэжээн л те. Туранхай орж ирэх юм бол давхар тэжээ унаад унахтаа тэжээгээд явчихдаг байхгүй. Туранхаануудын. Таргануудын бол сайхан эдэлжиж өөхөн тамирыг барж байгаа. Тэгжиж тэжээхгүй болохгүй. Нас насны адуу бас тэжээлд орох хугацаанаас өөр баха. Азарган адуу жишээ нь одоо ямар хүчин дээр орох уу? Их насны морийг одоо ер нь хичнээн хоног эдэлжиж тэжээх үү гэдэл бас ялгаа бий биз? Азраг бол арай зөөлөн л тээ. Их мөрийг бол нэлээд сайн нухч ижил тэжээ. Азрагыг бол нэлээд нэг 15-20 он жиж тэжээл орох зүгээр л тээ. Азрагаа тус нүгүү ураадаг болох тэгээд хүчинд ороо явчихдаг л тээ. Таны хувьд бол ер нь одоо ямар тэжээл өгдөг вүлээ? Би бол нэг хэвэг оюусаа өгөөл явдаг. Тэгээд жоохон туранхай жоохон сүрж бярлуулыг бол нөгөө нэг арти 100 муу нэмэгдэл болгоод өгчдөг. Тэд нар одоо арай хүчтэй тэжээл. Тэр нь арай хүчтэй тэжээл, арай тэжээл авах нь арай хурдан авна. Яг таквал эхэлсэн үед бол тэрийнхээ өгнө. Арти 100 муу. Тэгвэл яг таквлын үеэр арай нэмэлт тэжээл өгдөг байх нь тийм ээ. Одоо ер нь ертөнцийн цагийн морины үеэнд одоо бас энэ гадаадаас оруулж ирж байгаа энэ хурд морины бэлтгэл витаминууд одоо бас уяачд нэлээд хэрглэж байна шүү дээ. Энэний бас үр дагаврын талаар танаас бас асууя. Энэ болохоор яг сунгаа эхлээл эхлэнгүүтэл өгж эхэлдэг шүү дээ манайх чинь.
Тэр амар өгдөг витамин чинь. Наан нь бол өгдөг шүү дээ. Ямар витамин өгч байна? Аа нэг хүрэн витамин Америкээс нэг манайх хэвдрээ оруулж ирдэг. Эрэцэл. Тэр чинь өгдөг шүү дээ. Яг сунгааны үеэр л сунгааны такулд оронгууд л өгж эхэлтий. Наан нь бол өгдөг юм л дээ. Алдагдсан ярьж үчээ одоо хурдан нөхөлийн зорилттой витамин биш үү? Ер нь бол хужирыг сайн өгч хэрэгтэй. Хужир чинь ер нь амаг юм эрдэсийг дор нөхдөг байх юу байхгүй. Ер нь такулжирэл оройн нь хужирж явах юм сайн шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. Бороо. За юм асууё. За. Мөч уут ямар аа. Тэжээг шүү. Тэр хэдэн үеэс нь мордоо тэжээж эхэлдэг юм бэ? Тэжээг чи манайхан шатаг зарим нь тэжээгээгүй мөр зөндөл шүү дээ. Одоо зарим нь тэжээл дараал. За тэжээд одоо ямар шалтгаанаар тэжээд оруулах яаж байна те? Энэ дээд насны адуул. Илгээний дараа. Тий. Сайн унаад Монгол улсын барилга сайн идлээд ер нь сайн идлээд өөхөн даргаыг барчиж байгаа л тэгж байгаа л өгсөн дээр л дээ. Одоо нэг орж исэн хүчийг унгаагаад нэг шинэ үтэн дээрээс ихлүүлнэ гээл. Тий, ер нь зүгээр нэг одоо шилэм гэдэг байна шүү дээ. Тий. Одоо гээд мундаа харсаадаас нөөшөө 4 газар шим атаны өөхөн дарга мэддэг гэдэг. Энийг одоо ажил хийж бүр байхгүй болох. Тий, ер нь байхгүй болох гэж ер нь нэлээд сайн сулж байгаа л. Тэр бариад яа тань надад шилэм гэж одоо. Ер нь бол өөхөн даргын гүйст барж ижил өгөх хэрэгтэй ер нь бол. Одоо гээд энэ дээр зарим хүмүүс бүр энэ амиа өргө барьж үзээд байдаг хөө бороо харагдчихсан гэж юм уу. Тэгээ энэ бол ингэж барьд энэ буруу ер нь бол адуу өөхөн дарга тамирч энэгээр л мэдчих яг энэ хэсгээр. Ингээд одоо 4 сайхан 800 зөөл юм. Зөөл судраад үрг юмгүй. Энэ бүр ингээд 800 он тижээл өгөх үү. Тэгсээр нэг сайхан хар махтай энэ бол их сайхан зүв тарахтай байна гэсэн. Гоч. Оотоо болтлаа. Одоо тижээлгээр одоо овёос хэвэг. Тий, тижээл ер нь бол овёос хэвгэл өгж шүү дээ. Хамгийн гол нь сайхан эдэлж байгаа, сайн эдэлж байгаа дээд насны аддаг бол тэгж байгаа төх хэрэгтэй. Ер нь хөдөөний зарим нэг хүмүүс ингээд уяаш нар хараад хахад айхтар идлээ гэж тарган дээр нь тэжээчээд байгаа харагдаад байдаг. Тэр үл ер нь буруу шүү дээ. Сайн эдэлж байгаа сайхан шин ахаа сайхан нэлээд доош нь оруулж байгаа сайхан шин хүч өхөн маягаар тэгээд нэлээд доош нь оруулж байгаа буцаага сөргөөгөөд тэжээгээл явах. Одоо тэгээд энэ овёос хэвгэн дээр өөр юм холж гин үү? Ер нь дан овёос хэвэг явж гин үү? Яг зөв ажлаа дагаад яваад байгаа тун ингээд болоод явж лээ. Ер нь жоохон айхтар тижээл өгөөд сэрэхгүй байгаа ч юм уу те. Тийм адуун дээр нэмэлт тижээл өгж болж байгаа. Тэр ган гэдэг нэмэлт тижээл те. Тийм ган гэдэг. Тэрнийг өгж болж байгаа. Тэр үдэр нь хурдан морь үдэр нь хурдан цаг сэрэгдэг. Давхар байны мөр уралцны ард дээр бол одоо шинэ 7 сарын 11-нд уралдаагч нь буцаагаад нэг 12 донгийн ард дээр бүсийн уралдаанд болж байгаа шүү дээ. 7 сарын 11-нд уралцсан мөр чинь тэгээд буцаа дээр 12 доног дээр сэргэж чадах мөр чадахгүй мөр шүү дээ. Бас нэлээд хүч хад орчихж байгаа. Тэр оронд бол нэмэлт тижээлүүд маш их тохиромжтой юм шиг. Одоо овёос хэвгэн дээр ингээд яг болж байгаа одоо хүчээс нь харж байгаа гай нэмэгдэх гэж штэ. Тэрнээс гадна өөр ямар одоо бүтээлгүүд хэрэгжилж байна өөр. За яг зүгээр морд янз янзын юм өгчлөө байна л да. Одоо нэг эрдэсийн дутагт орохоос хамгаалаад ч юм уу, кальцийн дутагт орохоос хамгаалаад ч юм уу те. Гидснийг өрөвцөхөө сайжруулах гэдэг юм уу те. Тэр талаас нь янз янз одоо өгдөг одоо бүх юм сонголтоо сайхан байна шүү дээ. Миний өдөр тэр каренол гэдэг тэрнийг өгч байна. Тэр чи одоо омега 3 эргэд яваад янз янз өгнө. Хамгийн гол нь уяа морч өөр эрүүл байх нь чухал. Тэгээ эрүүл байхын тулд бид нар өвдцэн эмчлэх хамгийн гол нь зүгээр байхс нь тэр юм өрцөн зэрэглэх маягаар өгөх хэрэгтэй байхгүй. Дэмжиж явах хэрэгтэй. Одоо нөгөө дархлаагаа дэмжиж тийм. Дэмжиж. Тэр утгаар нь тэгээд бас нэг өгөх юмнуудыг нөгөөд адуу болгонд өгөхгүй, ямар үедээ өгөхгүй гэдэг чинь бас учиртай шүү дээ. Тэр бол нэг уяаш өөрөө мэдрээл өндөр ачаалттай хөлс гаргаж байгаа дунд бол бүх шаардлаганд өгөх хэрэгтэй. Тэр нөх шаардлаганд өгөх хэрэгтэй. Одоо ингээд таны хувьд тижээлд орсон адуунууд бүгд идэгэл болцсон. Эргээд нөгөө доод хүчнээс нь дээшгээ эргээд сөргүүлж байгаа. Тэгээ болоод шинэ хүчиндээ ажиллаж байгаа. Одоо төрөөс дахиулд ороод явж байгаа гэдэг чинь. Ер нь л тэгээд дээд насны адуу тэр тусмаа их насны морины уяа бол арай өөр л доо. Бос морноос их насны морин соёлон эдгээр бол бос адуунаас арай уяа нь арай өөр. Тэднийг бол ер нь л тийм харгуу сайхан идэл хэрэгтэй. Зөөл.
За ер нь доош нь оруулах чинь ингээд ширүү унж идэж бас болохгүй шүү дээ. Бацааш болохгүй. Ер нь тэгээд алсаас нь зөөлөн цааш ширгөөд хоногийн олноор тэгээд хүчинд барчих хэрэгтэй л дээ. Тэгж байгаа сайхан тийжээгээд харгуу сайхан бүр сайхан сайдалж хэрэгтэй. Морийг үл даа мори аддаг. Мори аддаг. Адраа аддаг бол мэдээж яг баа учиргүй нэг доош нь оруулчихгүй шиг тэгээд жоохон тийжээлтэй идлээл байх хэрэгтэй. Зогсоож байгаа тийжээчүүл дэр чинь бас ямар юу шүү дээ тий. Алшахж байгаа тийм шүү дээ тий. Тэгээд эдлэгийн дундуур нөөрх нь идж байгаа тийжээ юу тамирдаг гэн ямар тэрэнд таарсан ажлыг хийгээл өгж байгаа юмдаа таарсан ажлыг хийгээд явах юм шиг. Одоо энэ ч одоо ажил дундуур нь өөхөн дарганд барчаа буцаага шинэ үс суулгаад явж штэ нэгсэндээ буцаага тийжээ явж ирсэн. Тэр чин тэр үед нь зүгээр зогсоохгүй ажил хийгээд байх чинь нэгсэндээ тэрнийш одоо хүнээрүүд тамирчин шиг булчин шөрөмс суулгаж ирэх гэсэн үг шүү дээ. Тэгээ идүүл өө бүгдөө наад болоо. Идж байгаа юм дөрвөн мөч рүү н оруулаа сайхан шогшөргөөл идлээл байх хэрэгтэй. Тэгжээж л ирэх гэдэг нэг тийм бие нэг хөнгөн шиг дээд бие аваад их хэмжээнд тийм сайхан хар махсууд байхгүй. Зуны уян дээр одоо манайсаа уйж байгаа давж байгаа мөр зэрэг ингээ харах зарим хүмүүс тарга юм шиг харагдаж магадгүй. Тэр чинь ингээд барих шилэн байхгүй. Тэгсэрнээ сайхан дөрвөн мөч рүүгээ сайхан тийм махтай хар махсууц. Сая юмын өгөөл өгж байгаа дижээлийн сая өгөөл ажлын сая гэдэг хар чинь малчид тийм хар махсаа зузаарчдаг шүү дээ. Тамирчин хүн энгийн хүн хоёроо орж ин биений харьцаа арай өөр үд тэртэй адилхан тэгж бэлдэж байгаа байхгүй. Тэгжээж л тэр нэг бие хөнгөө аваад хол замыг туулах хурдтай байх. Тэр дэсвэр төвчээртэй байх тэр юм суудаг шүү. Өвөл цууны одоо моринд өгөх тижээлийн юм яаж одоо жишээ нь ингээд өвлийн одоо өнөөдрийн байдлыг харахад өглөө өгж гинөө дан оройдоо өгж гинөө. Ер нь өөр үс. Одоо жишээ нь огт өгөхгүй байгаа мөрднөр ба шүү дээ. Нэг өгж байгаа мөрднөр. Нэхвчлээ одоогоор нэг л идээл явж байгаа. Цөөхөн мөр хоёр ичээд. Тэрний чи яг өөрийнх нь нэг үндсэн хүч тарга юмын уяач өөрийнхөө мэдрэмжээрэл нэг өгөхгүй хоёр өгөхгүй арай болоогүй шийдэв. Тэр нэг уяач өөр нөө мэдрээл явах нь чухал л да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайган Алтай групп. Сайхан ирээдүг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 мөрөө орон сууцанда захиалга авч байна. Талах нүүрс төлдөг, манайх бабри шиг төлдөг байсан уу байсан. Одоо юм өөр болсон офицер хорооллыг бид сонгосоо. Өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Офицер хороолол. Барилгын салбартаа тэргүүлэгч Тайган Алтай компани бүтээн байгуулалтуудын нэг орчин үеийн шийдэл бүхий тав тухтай тоглог орчинг бүрдүүлж аль гэрийн аз жаргалтай амьдралын баталгаа авсан Олимп хотхон. Аз жаргалтай амьдрал ая тухтай орчин.
Зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн хойно байрлалтай 375 айлын 6 блокоос бүрдэх Morton Residence хотхны 1-р ээлжийн 1-2 дугаар блок ашиглалтанд орлоо. Орон сууцны дотор заслыг Эйгер брендийн ламинатын шал, Le Grand брендийн унтраалга залгуур, LG брендийн амьсгалдаг Eco Boy, Le Grand брендийн 2021 оны загвар Biticino загварын домофон системээр тоногслоо. Morton Residence. Дэлхийд танигдсан чанар FAO Монголд. Хүн бүрийн зүрх сэтгэл халамж таавынхаа халуун сэтгэлийг мэдэрч хайраар тэтгэгдэн хүнд хэцүү ганд нөхдийн тус димээр даван туулж сэтгэлийн урмаар услагдан өдөр бүрийг хамт олонныхоо халуун хайранд өнгөрүүлж залуу насны жаргалтай дурсамж зүрхэнд үлдсэн нандин мөчүүдээ санагалзан хайраар хөглөгдөн бүдэрч унсан ч бүхий л хайраараа аргадан инхрийлэх эхийн хайраар бэлгэж хором мөч бүхэнд хайраар тэтгэгцээр хайраар дүүрэн амт Коста. Монгол орны экологийн цэвэр түүхийдээс гаргаж авсан эрдэс хичээлийн гайхамшигт бүтээгдэхүүн Mimo. Монголын шилдэг эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан эрдэс хичээлийн нэмэлт бүтээгдэхүүн Mimo-г эрдэнэс зурагтай хэрэглэснээр эрдэсийн дутагдлыг нөхөж хичээлийн шингэцийг сайжруулна. Биес хорт бодисыг гадагшлуулж дархлааг дэмжинэ. Булчингийн сэргэлтийг хурдасгаж эрч хүчийг сэргэн. Бодисын солилцоог сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлнэ. Малын тоотлого өсөн нэмэгдэж бэлчээрийн доройтол үүсэн байгаль экологийн сөрөг үзэгдлүүд ажиглагдж байгаа энэ үед таван хушуумал туслах аж ахуйн эрдэнэс зургийн тань эрдэсийн дутагдлыг нөхөж эрүүжүүлэн ашиг шимийг нэмэгдүүлэх эко бүтээгдэхүүн Mimo. Эрдэсийг нөхөгч эко бүтээгдэхүүн Mimo. Радио станцыг манахаас эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам тээвэр, уулуурхай, цэрэг цагдаа гэх мэт салбаруудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн радио станцыг бид нийлүүлж байна. Үндэсний өв соёл, харилцаа холбоог дэмжигч Asian Road Trade. Холбоо барих утас 8888 30 91 9812 12 98. Энэ одоо юу болоод улс орон даяар календарны одоо ингээд бужигнаа өсч бай. Тод хиймэр гэсэн аппликейшн үнгүү татаж аваад за нэг удаа интернет хэсгээ үнгүү татаад авцсан бол дараа чамд интернет чирэггүй сүлжээ сүлжээ чирэггүй зөвхөн утасны цэнэгээ барьдаг байх юм л ингээл уншуулангууд шууд ингээд улсын баяр наадам энэ мордын ингээд дууд үрсэн гэдэг гоё. Оо ердөө шууд нөгөө календар маань зургт болоодглоо. Тэгээд ингэх юм бол гарахгүй ингэх юм бол гарна. За юм хөгжнө гэсэн юм да. Одоо энэ чинь тэгээ хамгийн гол нэг 21 22 оны хуан чинь эх жилийн бас тийм ээ. Одоо цаг тооны бичиг гэсэн үг шүү дээ. Тод хиймэр. За найз хүмүүс түмэн түгээрэ. Явлаа. Proglas компани нь бүх төрлийн шилийн хийцийг хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат машинуудыг ашиглан үйлдвэрлэж байна. Proglas шилэн хийцийн үйлдвэр. Бано. Сайн байна уу? Сайн байна. Малын сангаас холбогдож байна. Таны хөрвөлтөндөө та гарч ирэх хөрвөлт авах уу? Оо за баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгээмэн. Манай гэр бүл Эфес супермаркетаар үйлчлүүлэх дуртай. Тэнд бидний авахыг хүссэн шинэхэн, чанартай, найдвартай бүхэн байдаг. Бас үйлчлүүлэхэд үнэхээр тухтай орчинтой. Бидний сонголт Эфес супермаркет.
сайхан ирээдүйг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 мөрөө орон сууцандаа захиалга авч байна. Талаах нүүрс төлдөг, манайх бабри шиг төлдөг байсан уу байсан. Одоо юм өөр болсон овцор хорооллыг бид сонгосоо. Өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Овцор хороолол.